Эмбүк толиулж байна. Би энгийн амьдралыг сонгосон. Зохиогч Фумио Сасаки. Япон хэлнээс орчуулсан Аравдан доржийн Нинж Бадгар. Англи хэлнээс харьцуулан орчуулсан Аравдан доржийн Мөнх тэгш. Өгүүлэгч Самбу доржийн Цэнцүрэн. Нэгдүгээр бүлэг. Яагаад минимализм гэж? Бүгд минималист байдлаас эхэлсэн. Бодоод үзвэл эхээс төрөхдөө гартаа ямар нэгэн эд хогшил атгаад төрсөн хүн гэж энэ хорвоо дээр байхгүй байх. Бүгд эхээс мэдлэгтээ ямар ч эд хогшилгүй нүцгэн төрсөн. Өөрөөр хэлбэл бид бүгд минималист байдлаас эхэлсэн. Тиймээс одоо бидэнд байгаа бүхий л эд хогшил биднийг хинбэ гэдгийг элтгэхгүй. Эд хогшил биднийг аз жаргалтай болгодог гэж бидний дийлэнх нь боддогч хэзэгхэн хором, багахан хугацаанд л аз жаргалтай байлгаж чаддаг гэдгийг мартжээ. Гэрт хөглөрөх хэрэгэлдэггүй олон эд агуурс таны цаг хугацаа, хүч, басгүй эрхчлөөгч нь сорж байдаг. Минималист хүмүүс үүнийг ойлгож, аль болохоор эд зүйлс хураахаас татгалзаж эхэлж байна. Дээр дурдсанчлан бид анхнаасаа л минимал байдлаас эхэлсэн учраас яг одоо та уул овоо шиг их эд хогшил дунд сууж байлаа ч гэсэн цэвэр цэмцгэр илүү дутуу юу ч байхгүй. Гэрэл дүүрсэн өрөөг хүсэмжлэх нууцхан хүсэл таны дотор байгааг мэдрэх болно. Жинхэнэ минималист болон максималист амьдрал гэж ямархуу зүйл байдгийг бүгдээрээ туршиж үзцгээе. Та өөрийгөө аялалд гарах гэж байна гэж төсөөл. Гэрээсээ гарахын өмнө эд зүйлсээр дүүрсэн шүүгээгээ онгочиж, тэндээс аялалд хэрэгтэй гэсэн зүйлсээ санд минт хайна. Дараа нь хувцсны шүүгээ рүүгээ харайлгаж очиод ямар хувцс авч явах талаар хэсэг эргэлзэж бодсноо, онгоц нисэх цаг ойртож буйг анзаараад, за энэ хідэн хувцсаа л аваад явъя гэж шийднэ. Авч явах зүйлсийнхээ жагсаалтыг шалгаж бүх зүйлээ авсан мэт санагдах боловч нэг л юм мартчихсан мэт таагүй мэдрэмж төрнө. Гэрээс гарах цаг боллоо. За юу ч байсан дүүрч гэж амандаа өглөн хаалгаа цоожилж явган хүний замаар алхахдаа юу мартчихсан байж болох уу гэж хумсаа мэрэн алхам. Хэсэгхэн хугацааны дараа дахиад л эндүүгээ салгасан байгаа. Залгуураас салгалуу. Гэрийнхээ хаалгыг цоожилсан билүү гэх мэт бодлууд хөвөрдөг. Энэ бол максималист буюу өөрийнхөө хянаж чадах хэмжээнээс хитийдсэн их эд хогшилтой байгаагийн нэг шинж тэмдэг бөгөөд олон эд зүйлс дунд таны тарих, бодол эргэлдэж хамгийн чухал зүйлсээ ухамсартай үйлдэлээр бус ухамсаргүй үйлдэлээр хийж гүйцэтгэсний хор уршиг юм. Одоо бүгдээрээ төсөөллөө үргэлжлүүлье. Энэ хэсэг бол минималист хэсэг байх болно. Зорьсон газраа хүрч буудлынхаа өрөөнд ороод цэвэрхэн зассан зөөлөн орон дээр үсрэн хөвтгийн сайхныг хэлэх үү? Өрөө маш цэвэрхэн, эмхцэгцтэй, эд хогшил багтай харагдана. Яаж цэвэрлэндэ гэж боддог байсан гэрийн эд хогшил энэ далга. Биднийг бухимдуулж, анхаарлыг байнга сарниулж байдаг хөглөрсөн зүйл нэг ч үгүй. Цэлгэр, цэвэр буудлын өрөө таныг угтана. Ийм л учраас жуулчдад зориулсан буудлын өрөөнүүд тав тухтай байдлыг мэдрүүлж чаддаг байх. Буудлынхаа өрөөнд цүнхээ тавиад сайхан шүршүрт орж аян замын тоосноос салж аваад бид хамгийн эвтэйхэн гэсэн хувцас өмсөөд буудлаасаа гарч үдшийн гэрэлт худамжаар салхилан алхаж байна гэж төсөөлөөрэй. Үрд ингээд алхаад л баймаар хүссэн газар руугаа алхаж чадах эрх чөлөө танд мэдрэгдэх болно. Ямар ч цаг хугацаанд баригдаж, яарч сандрах зүйлгүй. Заавал хийх ёстой гэсэн ажлын үүрэг даалгавар, шахалт байхгүй, санаа зовох юучгүй сэтгэл гэгэлцэж, нүүрэнд мишэл тодрон эрх чөлөөг мэдэрч алхаж байна. Энэ бол минималист хэв маяг. Энэхүү төсөөллийг бид бодит амьдрал дээрээч нэг бус удаа мэдэрч байсан байх. Гэхдээ энэ төсөөлөл бус өдөр бүр тохиолддог бодит амьдрал байх бүрэн боломжтой. Төсөөлөлдөө эргэн оръё. Одоо та амралтаасаа буцах гэж байна гэж төсөөлөөрэй. Аялалд гарахдаа цүнхэндээ эмх цэгцтэй хийсэн зүйлс хэдийнэ эмх замбраагүй болж хөглөрнө. Худалдаж авсан бэлэг дурсгалын зүйлс цүнхэнд багтахгүй болохоор том цаасан торонд хийж хоёр гартаа бариад чирдэг цүнхнийхээ бариулыг сугандаа авчуулан ачаатаа тимээшгэл буудлаасаа гарч одов.
Аялсан газруудын орох тасалбар, төлбөрийн хуудас зэргийг дараа нь цэгцлэн гээд кармандаа чигсэн чигээрээ. Нэн чухал онгоцны билетээ шалган нэвтрүүлэх шугам дээр яг ирэх үедээ хайна. Билетээ хааш нь хийлээ, энд хийсэн билүү, тэнд хийсэн билүү гэж хамаг юм онгочиж гарна. Сүүлдээ өөрөө ч бухимдаж эхэлнэ. Ард дараалан зогсох хүмүүсийн хүйтэн харц таны нурууг зүүгээр сөлбөж буй мэт цооширтнэ. Энэ бол максималист байдал. Байж болох хэмжээнээс хэтэрхий их эззүйлстэй болоод ирэхээр иймэрхүү стресстэй нөхцөл байдал тулгардаг тухай дээр өгүүлсэн. Олон жижиг сажиг зүйл дундаас чухал зүйлсээ ч ялгаж салгахаа больдог. Дээрх бяцхан төсөөллөөс бидний бодит амьдрал харагдана. Гэрийнхээ өрөөнүүд, агуулах, балкон, амбар савандаа хураасан тэр их эд агуурсаа цэвэрлэж, цэгцлэх гэж ямар их цаг зарцуулж, хүч тамираа барж байгаагаа та өмнө нь бодож байсан уу? Бидэнд тусалж, ашиглагдаж, хэрэглэгдэж байх ёстой эд хогшил эцдээ биднийг цахирч, удирдах эхэлж байна. Тулааны клуб кинонд Тайлер Дэрдэн яг голыг нолоод хэлчихсэн. Чиний эзэмшдэг зүйлс эцдээ чамайг өөрийн чинь эзэмшнэ. Чи бүхнээ алдсны дараа л юу ч хийх эрх чөлөөтэй болно гэж. Минималист болохоос өмнөх миний амьдралын нэг өдөр. Минималист болохоос өмнө эд хогшлоор дүүрсэн өрөөнд миний амьдралын нэг өдөр имерхүүл байдалтай өнгөрдөг байсан. Ажлаасаа тарж ирээд юун түрүүнд тааралцсан газраа хувцаа тайлаа шидчихнэ. Тэгээд шүршүрт орж байхдаа үргэлжил хагархаа баанаар усгоочхыг хараад тэгж байгаа засууландаа гэж бодно. Гарч ирээд телевизийн өмнө суугаад хадгалж авсан шоу нэвтрүүлгүүдээ үзнэ. Эсвэл түрээсэлж авсан кинонуудынхаа нэгийг үзэнгээ шар ариг уuna. Харин дарс бол миний оройны сонголт байсан. 2 шилийг дорн уучхаад дахиж уумаар санагдаад ойролцоох дэлгүүрлүү согтуу алхах үе байсан. Нэг удаа би архи бол аз жаргал биш, харин зовлонгийн түрхэн зогсолт гэсэн үгийг сонсоод яг миний тухай хэлээд байх шиг санагдсан. Үнэхээр тийм байсан. Азгүй өөрийгөө хэсэгхэн хоромжуултгай мартахыг хүссэн. Маргааш өглөө нь орноосоо дуртай дургу босно. Сэрүүлэг хангинахад 10 минут тутамд снүүз товчлуур дээр нь дарж хэсэг унтаж байгаад ажилдаа гарахаар бэлтгэнэ. Өмнөх өдөр уусан архиныхаа гайгаар толгоо өвдөж би нэг л тавгуутна. Гэдэс бацлаад 0 орж хэсэг суун. Урд шөнө угаалгын машинд угаана гэд хийсэн Uniqlo-гийн футболко буцаж гаргаад үрчгэрчгээр нь өмсөд гэрээсээ гарна. Өдөр болгон нэг л маршрутаар ядарсан, дотор тавгүйцсэн байдалтай ажил руугаа алхана. Өглөө ажил дээрээ очиод төвлөрч чадахгүй байгаагаа анзаармагц Төв Channel Matomi сайт үзэж цаг нөхцөөнө. Цахим шуудан ирэх бүртэн шалгаж хурдан хариу өгнө. Ингэснээр ажлаа сайн хийж байгаагаа харуулж байна гэж өөрөө бодно. Нэг мэдхэд хийх ёстой хамгийн чухал ажлуудаа хойш тавьчихсан сууж байдаг. Өдөр дуусахад ажлаасаа гарна. Мэдээж хийх ёстой ажлаа дуусгаад гарч байгаа юм биш л дээ. Зүгээр л орой болчихсон болохоор гэртээ харих ёстой. Миний минималист болохоос өмнөх өдрүүд тэр чихтэй шалтак тоочлолтоор дүүрэн байсан. Би өглөө эрт босож чадахгүй байгаа нь оройжин ажилсных, жин нэмж байгаа нь миний биеийн онцлогийнх, сайхан байранд амьдарч байсан бол ажилдаа год үсрээд л явах байсан. Миний байр биш, түрээсийн байр болохоор нэг их цэвэрлэх гэж яах ч үлээ. Тэглээч ийм жижиг байранд эд хогшлоо тавих зай байхгүй, хөглөрхөөс өөр яах вүлээ. Мэдээж яг миний өөрийн том цэлгэр байр байсан бол үргэлжил цэвэр байлгах байсан. Даан чи ийм баг цалингаар том байр руу нүүхэд хүрэлцэхгүй гэх мэт. Хизээч дуусахгүй шалтгууд, хизээч зогсохгүй сөрөг бодлууд миний тархинд эргэлзсээр. Энэ хөвшмөл ойлголтод хит автаж, дээр нь бас хитрхи бардам зангаасаа болж өөрчлөгдөх гэсэн ямар нэгэн үйлдэл хийгээд бүтлгүйтчихвээ гэдгээс маш их айдаг байсан. Минималист болсны дараах миний амьдралын нэг өдөр. Эд хогшлоо минимал болгосноос хойш миний өдөр тутмын амьдрал мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Ажлаасаа тарж ирээд усанд орж авна. Ванны өрөөгөө үргэлж гялалцсан сайхан болгоно. Ванны өрөөнөөс гарч ирээд би дэвтэйхэн гэрийн хувцас амсна. Зурагтаа хайчихсан болохоор ном унших, бичих ажилд илүү их цаг зарцуулна. Ганцаараа байх үедээ арх огт хэрэглэхэ болсон. Эд хогшлоо хаяад гарсан зайд нь сунгалтын дасгал хийчгээд орондоо орно. Өглөө нар мандахтай зэрэгцэж босно. Сэрүүлэг тавих огтхон шаардлагагүй болсон.
Тавилга байхгүй болсноор өглөөний нарны туяа цэлийсэн цагаан хананд тусч өрөөг тэр чигт нь гэрэлтүүлнэ. Өмнө нь өглөө босох гэж үйл тамаа үздэг байсан бол одоо өглөө босоход сэтгэл гэгэлзэж эрч хүч мэдрэгддэг болсон. Матраасаа хураагаад кофе чанагчинд кофегоо бэлтгэн өглөөний цайгаа ууна. Аяг тавгаа тэр дор нь угааж тавина. Дараа нь олбгоо дэвсэж бясалгал хийх бөгөөд оюун бодлоо цэгцлэнэ. Тоосоо өдөр бүр сорволно. Цаг агаар сайхан байвал угаалга хийн, цэвэрхэн эвхэж тавьсан хувцснуудаасаа өмсөөд гэрээсээ сайхан мэдрэмжтэй гарна. Өдөр бүр ажил руугаа нэг л замаар явдагч ээлжлэн солигдох дүрхэн улирлыг мэдрэн сэтгэл өөдрөг алхдаг болсон. Амьдралаа өөрчилж чадсандаа өөртөө ч итгэж чадахгүй байсан. Эд хогшлоосоо ангижирснаар одоо би үнэхээр аз жаргалтай болсон. Миний хайсан эд зүйлс. Ямар эд зүйлс хайсан болохоо та бүхэнтэй хуваалцъя. Бүх ном, материал, бас номын тавир нийтдээ 1 сая йен зарцуулж авсан байтал ердөө 20,000 йенээр л зарчихсан. Кассет тоглуулагч болон бүх CD, DVD хэдийгээр нэг их сонирхдаггүй байсан ч хэд хэдэн төрлийн хөгжмийн урсгалыг судалж мэрэгшнэ гэж бодож байсан. Ганцаараа амьдардаг ч гэсэн зай завсаргүй өрсөн галтогооны тавир дээрх эд зүйлс. Сонирхол татсан хуучны эд зүйлс болон сэтгүүлүүд дуудлага худалдаагаар авч байсан. Үнэтэй худалдаж авсан хувцснууд бие бариад таардагүйч турхаараа өмснө гэж бодсон олон хувцс. Мэргэжлийн камерын иж бүрэн тоноглол хэрэгсэл. Гэхдээ харанхуй өрөөнд хураалттай байдаг байсан. Яах гэж худалдаж авч тэнд байлгаж байснаа мэдэхгүй байна. Ундаг дугуйгаа эвдэрвэл засна гэж бодож авсан иж бүрэн сэлбэг хэрэгсэл түлхүүр багж. Миний ажлын сандлын хажууд байдаг тоосондоо дарагдсан электрон гитар болон өсгөгч. Гайхалтай хөгжимчин болно гэж бодсон ч чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас хаялгүй хадгалсан. Ганц хүнд хэтэрхий томдох галтогооны болон том өрөөний ширээ. Хэдийгээр гэртээ хүн ураад байдаггүй ч хэн нэгэнтэй хамт суугаад халуун тогооны шүл хамтдаа уухыг хүсдэг байсан. 2 хүний том матрас гудас. Үнэхээр тухтай боловч маш хүнд. 12 метр квадрат талбайтай жижиг байранд баймгүй 42 инчийн зурагт. Зурагтаас салдгүй кино их үздэг байсныг илтгэнэ. Бүрэн хэмжээний гэрийн кино театр болон PlayStation 3. Хард дискэнд хуулсан том хүний кино бичлэгүүд. Хадгалахад үнэхээр зориг шаардсан зүйл байсан. Угаалгаж гаргасан зургууд, цэгцэлж амжаагүй зургуудаа ханаар дүүрэн өлгсөн байсан. Баярын бичиг, дурсгалын захидал, ээлгэмж, цэцэрлэгээсээ хойш цуглуулж ирсэн. Зүгээр л хайчхад сэтгэл хоосроод хэцүү байсан тул хаяхаар шийдсэн бүх зүйлсийнхээ зургийг дарсан. Мөн зархын зарж хаяхыг хайсан бүх номныхаа хавцны зургийг дарж хард драйвда хадгалсан. Ойролцоогоор 3,000 орчим зураг болсон. Одоо бодоход надад хэрэгтэй бүх зүйл байжээ. Том зурагт иж бүрэн гэр театр, компьютер, iPhone гар утас, тухтай ор болон бусад зүйлс. Хэрэгтэй бүх зүйлс надад байсан ч одоо юу дутуу байна гэж бодож үргэлж түүний төлөө явдаг байсан. Гоёмсог арьсан буудан л байвал би найз охинтойгоо тухтай кино үзэж чадна. Кино үзэж байхдаа ихэнхдээ түүний арт талаар гараа оруулж үздэг байсан. Хан дагуулж шалаараа дүүрэн ном үрж тавих юм бол би ухаантай харагдана. Задгаа дээвэртэй байранд л байвал найзуудаа урьж үдэшлэг зохиож чадна. Орон сууцны дотоод тохичлтын зурагтай сэтгүүл хараад энэ сэтгүүл дээр байгаа зүйлс манай гэрт нэгэн ч алга. Хэрвээ гэрт байх юм бол намайг хүмүүс анзаарч тоож эхэлнэ. Миний хүссэн зүйлс байхгүй байгаа нь миний аз жаргалыг надаас улам холдуулж байна гэж боддог байсан. Миний тарих яг л ингэж ажилтдаг байж. Миний минималист болсон түүх. Хүн бүр өөр шалтгаанаар минималист болсон байдаг. Үүнээс 4 нийтлэг тохиолддог шалтгааныг авч үзье. 1-дүгээрт хит их материаллык эзүүлсийн араас хөөцөлдөж эцэс сүлдээ амьдралаач хянч чадхаа болсон хүмүүс. 2-дүгээрт үнэтэй чамин тансаг эзүүлстэй байсан ч түүнээсээ таашаал авахаа болсон баян хүмүүс. 3-дүгээрт байнга нүүдэлдэг, нүүх бүрд баг багаар эд хогшлоо хайсаар угаад минималист болсон хүмүүс. 4-дүгээрт сэтгэл гутралаас салж чадсан хүмүүс. Эсвэл байгалийн гамшигт үзэгдлийн дараа орон гэрээ алдаж эд хогшил нэг их цуглуулад хэрэггүй байна гэж бодсон хүмүүс.
Миний хувьд гарцаа байхгүй эхний шалтгаан нь эд хогшлоор хөөцөлдөж эмх замбраагүй болсон өрөөнөөс гарч ирсэн минималист. Юугаач хайж чаддаггүй, дээр нь цуглуулсан эд хогшилдоо үнэхээр хайртай байдлаас салж чадсан минималист. Ажлын байран дээр хэн нэгэн ирсэн дуудлагыг цаасан дээр тэмдэглээд надад өгөхөд өгсөн хүн нь сэтгэл гаргаад цаг гаргаад надад бичээд өгч байхад би яаж тэр цаасыг хайж зүрхлэх вүлээ гэж бодоод хайж чаддгүй тийм л хүн байсан. 17 жилийн өмнө би төрсөн нутаг болох Кагава аймгаас Токио хот руу нүүсэн. Тэр цагаас хойш ганцаараа амьдарч эхэлсэн бөгөөд өрөөнд дотор яг л амьд тулсан хэрэгцээтэй хэдхэн л зүйл байсныг санаж байна. Тэр цагаас хойш юу ч хаяагүйн дээр надад хэрэгтэй гэсэн болгоныг авсаар нэг л мэтгэд цэгцэлж барахгүй их хог новштой болчихсон. Би зураг дарах дуртай байсан. Чухал агшнуудыг зургийн камертаа буулгаж, үрд өөрийн болгож хадгалах дуртай. Ирээдүйд надад дурсамж үлдээх юм бол авч үлдэхийг зорино. Би номын нэг хэсэг болчихсон. Номч миний нэг хэсэг болчихсон байсан. Кинонууд, шинэ хөгжмүүдээ бусдад хамт үзэж, хамт сонсохыг хүсдэг байсан болохоор хайдаггүй. Завтай болохоороо хийж, оролдож үзнэ гэж бодож авсан эд зүйлс ихтэй байлаа. Үнтэй худалдаж авсан юу ч хайж байгаагүй. Хаяхад арай л хайр юм. Үнтэй авсан юмсан дахиж хэрэглэж болохоор л байна шүү дээ. Хизээ нэгэн цагт хэрэг болж л таараа гэх мэт шалтгаанаар эд хогшил хураасаар л байсан. Одоо миний мэдэрчгүй зүйлсээс яг эсэргээрээ. Би максималист байгаа зогсохгүй бүхнийг цуглуулагч байсан гэж хэлж болохоор авч чадах зүйлсийнхээ хамгийн гоёыг, хамгийн томыг, үнэтэйг нь авах гэж үздэг максималист. Эд хогшил нэмэгцээр эцтэй түүндээ дарагдаж авсан зүйлсээ бүрэн дүүрэн ашиглахад хүч хүрхээ болсон. Их зүйл худалдаж авах тусам байхгүй зүйл дээрээ илүү их төвлөрч бусдад атаархаж эхэлдгийм байна лээ. Энэ чөтгөрийн тойргоос гарч чадахгүй л байлаа. Эд зүйлсээ хайснаар энэ чөтгөрийн тойргоос баг багаар гарч эхэлсэн. Хэрвээ та миний өмнөх нөхцөл байдалтай адил амьдралаасаа таашаал авч чадахгүй, эрсдэл ихтэй, аз жаргалгүй байгаа бол эд хогшлол багасгачих. Та өөрчлөлтийг харах болно. Аз жаргалгүй байна гэдэг бидэнд төрхөөс заяасан, эсвэл өнгөрсөн үеийн сэтгэл гутрал, давчуу орчин, ажил карьертэй огтхон ч холбоогүй. Зүгээр л биднийг тойрон хүрээлсэн маш их эд хогшил биднийг аз жаргалгүй болгодог гэж би боддог.